За би өнөөдөр нөгөө амралтын өдөр гэртээ арай жоохон гүн цэвэрлэгээ хийх гээд одоо гэртээ нөгөө цэвэрлэгээнийхээ мат одоо бодисоо арай өөр найрлагатаагаар өнөөдөр хийсэн. За энд маань одоо түрүүлээд би нөгөө хийцэн байсныхаа дараа бичлэг оруулахаар шийдсэн болохоор одоо сүүлд нь нөхөж та нартай оруулж байгаа нь энэ байгаа юм. За энд маань юу орсон бэ гэхээр өнөөдөр би одоо угаалгын содноос 110 мл буюу энэ одоо халбаар 2-ыг хийсэн. За боракс бас 2 халбаг буюу 110 мл. За хүнсний сод бас 110 мл хийсэн. За тэгээд шингэн савн надад доктор Бронерсийн савн байсан учраас шингэн савнгаасаа 1 халбаг буюу одоо нэг 55 мл хийсэн. За нөгөө найруулга хийцэн байсныхаа дараа хийсэн учраас усаа бол би нэг 400-аас 500 мл орчим ус хийсэн болов уу гэж би бодож байна. Тэгээд яагаад гэхээр арай илүү дутуу гүн цэвэрлэгээ хийх байсан болохоор арай нэг өөр найрлагатаагаар хийсэн жоохон цайруулах үйлчлэгээтэй учраас боракс энтер орсон. За боракс энтер Монголд байдаг үгүйг мэдэхгүй. Боракс бол ерөнхийдөө цэвэрлэгээний материал угаалгад ордог, угаалгын одоо нунтагт ордог юм байгалийн цэвэр бүтээгдэхүүн байгаа. За тэгээд ер нь бол одоо би чинь нэг янз бүрийн өөрийнхөө хийх янз бүрийн одоо жороороо өөртөө тохирсон юм жороороо цэвэрлэгээнийхээ бодисуудыг хийгээд авчдаг юм аа. Тэгээд өнөөдөр бол иймэрхүү маягаар хийсэн.